За мод бол хэдийнэ ногоороод эхэлсэн байна. Яг энэчнээсээ гоё ингээ хөөх ингээ нахиалж байна. Тэгээ айл болгоны хашаанд ч юм уу ингээ нөгөө 90 тойронд ингээ хуучин жилийн ингээ моднууд байдаг ч тэгээ ингээ навч мавч хөглөрсөн. Яг энийг нь яг энэ чигээр нь байлгаад услаад байх хэрэгтэй юм уу? Эсвэл яг одоо энд байгаа зүйлсийг цэвэрлэж яах хэрэгтэй гэдэг юм уу? Цэвэрлэж үүлэх хэрэгтэй гэдэг юм болоо? Ер нь бол одоо ингээ харагдж байгаа энэ ингээ доор ингээ саглаацсан байгаа. Ер нь бол манай бар орт хэмжээнд орж удаасан модод бол ингээ доороос нахиалаад байдаг. Тэгэхээр энийг бол жил болго ингээ энийг ингээд танал тайралтай ажлыг ингээд хийх хэрэгтэй байгаа. Авах хэрэгтэй юм. Авах хэрэгтэй байхгүй энийг ингээд. Тэнгүүд энэ модны маань өсөлтөн маань ингээд дээдл гол иш рүүгээ яваад ингээд дээшээ өндөр болох хэрэгтэй. Тэгвэл одоо ингээд энэ модны маань ингээд доош ингээд саглага ийж байгаа ингээд ургаад татах учраас эднэр бас жил болго ингээд авах хэрэгтэй байхгүй. Энэ жилийн үед бас нөгөө манай нийтээс цолгоо тойргийн дагуу урж байгаа улаасан модод бас манай баруун цэцэрлэгт компаниас л бас энэ бол тайралтын ажлыг бол ингээд хавраа 4-р сарлаг хийгдээ явж байгаа. Тэгвэл одоо бид нар ч одоо энийг харангуудаа аюу гой мод маань аюу гой ургаж гин гэд хайрлаад авахгүй байгаа шүү дээ тий. Нөгөө энэ маань ингээд саглаачингуу дээшээ өсөлт нь явагдахгүй ингээд даагуураа л ингээд өсөд өгдөг. Тэгэхээр л энийг үл жил болго ингээд тайралт нэгээд энэ тайрсан гэсэн ингээд будаад ингээд явах хэрэгтэй. Тэгвэл хэдэн жилийн дараа ингээд эдгээд ингээд ийм хөдөлтэй болчихдог шүү. Тийм энэ чинь бодож ирсэн орон бэнтэй улаанаар бодож ирсэн байсан. Уг нь ингэнгүүд ийшээ аюу сайн аюутай гэдэг юм чихтэй юм шиг барингууд нойтон юм шиг тий. За. Энэ доотлынх нь энэ хөрсийг яах вэ? Хөрсийг яг энэ маань бас цэвэрлж болно л доо. Бас энэ маань бас чиг хадгалах зорилттой баг. Нөгөө энэ маань бас зарим үед нөгөө тохиолдолд нөгөө өвчтөй нөгөө горхон морхооны үр болчихдог учраас зарим тохиолдолд цэвэрлэх шаардлагатай. Бас харж л ямар юм байна тий. За тэгвэл эрэг та бүхэн ч гэсэн яг энэ саяны энэ зөвлөгөөг сайн санаж агаад хашаандаа байгаа моднууд маань угаасаа ингэ нахиалсан байнгут бид нар чи мод маань ургаж ийн гэж хөөрөөд байдаг те. Тэгвэл ургалтаа дэше илүү өндөр болгохын тулд ийшээ чигийг биш гол руу нөхөхийн тулд одоо энэ ургасан байгаа энэ мөчр гэх юм мөчр шүү дээ те. Энэ мөчрнүүдийг тайрж авах хэрэгтэй юм байна. Тэгээ тайрж авсан хэсгээ будчих юм бол нөгөө орхоо шавьчаас хамгаалах юм байна л та. Тэгээ доод хөрсөөч гэсэн сайхан цэвэрлээд тэгээ тогтмол нөгөө нэг хомруулсан усаар усалнаа гэж ярьдаг шүү дээ те. Тэгж усалж хэрсцгээгээрээ ингэ бүгдээрээ хашаандаа мод тариад гоё ногоон байгууламжтай ногоон аймагт амьдарцгаая.